Дорнод аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын хан улс сургуулийн менежментийн төлөвлөлт хэрэгжүүлэлт. Ерөнхий боловсролын хан улс сургууль нь 2023-аас 2024 оны хичээлийн жилд байгууллагынхаа менежментийг хөндлөнгийн болон өөрийн үнэлгээгээр тулгамдсан асуудлаа тодорхойлон бага суурь бүрэн дунд боловсролын хэмжээнд хандлага төлөвшил, эрүүл мэндийн чиглэлээр төсөл хөтөлбөр үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж ажиллалаа. Бие даан хамтран суралцах арга зүйг түгээн дэлгэрүүлэх зорилтын хүрээнд хичээлийн интеграц даалгавар боловсруулах чиглэлээр 1-ээс 12 дугаар ангийн бүлэгт хичээл ордог мэргэжлийн багш нар хамтран хичээл хоорондын агуулгын уялдаа холбоо гарган сурагчдад олгох чадварыг эзэмшүүлэх мэдлэг бүтээлгэх явцдаа удирдан зохион байгуулсан. Сурагчдад хичээл бүрээр даалгавар өгөхдөө гол нь биш, нэг даалгавраар хэд хэдэн хичээлийн чадвар, мэдлэг бүтээлгэх, баттгах боломж бүрдэж багш ажлын байрандаа тасралтгүй хөгжим харилцан суралцж байна. Бага боловсролд номыг бүтээлчээр уншиж, өөртөө итгэлтэй өөрийгөө илэрхийлэх чадвартай сурагчийг төлөвшүүлэх, номтой өглөө хөтөлбөр хэрэгжүүлэн, чанга уншлага, өөртөө унших уншлага, бүтээлч уншлагыг нийт сурагчдын дунд зохион байгуулсан. Энэхүү хөтөлбөрөө зургаар, загварын дагуу, бичвэрээр, тэмдэглэлээр ойлгосноо найруулан бичих зэрэг уншсан номын тэмдэглэл хөтлөх арга зүйд суралцсан хүүхэд бүр 2-5 номын тэмдэглэлтэй болсон байна. Бусдад хүндэтгэлтэй ханддаг, өөртөө итгэлтэй хүүхдийг төлөвшүүлэх зорилтын хүрээнд нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйд суралцах сих хөтөлбөрийн багш бэлтгэх сургалтад багш удирдах ажилтан 100% хамрагдаж сэтгэл оюуныг дэмжигч хамт олон болсон. Хөтөлбөрөөр би хэмбэ, миний мөрөөдөл, аяллаа самбар бүтээх, дурсамжийн хайрцаг, шидэд хайрцаг гэх мэт хичээлийн арга зүйг ашиглан суралцагч өөрийгөө ойлгон мэдрэх, сэтгэл хөдлөлөө удирдах, өөрийгөө болон бусдыг энэрг сэтгэлийг сулгах чадварт суралцаж байна. Эрүүл байхын суурь энгийн дадлуудыг эзэмших зорилтын хүрээнд бага ангид дасгал хөдөлгөөнөө тогтмол хийх, дунд ангид усны хэрэглээг зохистой хэрэглэх, ахлах ангид захим хэрэглээг зөв хэвшүүлэх дадлуудыг төлөвшүүлэх зорилгоор дэд хөтөлбөрөд боловсруулан хэрэгжүүллээ. Сургуулийн менежментийг хэрэгжүүлэн ажиллахад багш, эцэг эх суралцагчдын ойлголт нэг байх нь чухал. Иймд ойлголтоо нэгтгэж хамтрахын тулд эцэг эх олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж ажиллалаа. Үүнд дунд ахлах ангийн эцэг эхчүүдэд зочинтой хичээл, англи хэлтэй эцэг эхчүүд, ургийн бичгийн хамттай хөтөлцөөе, зочин ээж үйл ажиллагаа, бага ангийн эцэг эхчүүдэд бидний хичээл, эцэг эх та, тээгч, түгээгч, би сурагч боллоо, багш айлчлал зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж 1-ээс 12 дугаар ангийн эцэг эхчүүдийг хамруулж ажилласнаар нэн төрөнд эцэг эхчүүд өөрийн хүүхдийнхээ хичээлийн оролцоо итвэх хандлагад ажиглалтын дүгнэлт гарган багштай хамтран хүүхдийнхээ хөгжил төлөвшөлд анхаарах, хамтран ажиллах боломж бүрдсэн төдийгүй сургуулийн сургалтын орчин бүрдүүлэхэд эцэг эхчүүд санаачлаг гарган сургуулиа дэмжин ажиллаж байна.